болон айлтгая. За энэ үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт за түүнийг нийцүүлэн хууль тогтоомжийг нийцүүлэх түүнтэй холбогдуулах арга хэмжээний тухай улсын хурлын 2 дугаар тогтоол гарсан. За үүний дагуу анх орж ирж байгаа хууль нь бол одоо салхи хагалж энэ хууль орж ирж байна. Тэгэхээр бид одоо бас их хурл дээр бол ажлын хэсэг гарсан байгаа. Эрдэнэбат гишүүн, Батзандан гишүүн, Содбаатар гишүүн, Нямбаатар гишүүн бид тавал энэ одоо нийцүүлэх ажлыг бэлтгэлийг хангах, оруулж ирэх энэ асуудлыг зохицуулах ажлын хэсэг гэдэг. Тэгээд энэ эдийн засгийн хөгжил төлөвлөлтийн хууль орж ирж байгаад бол баяртай байна. За энэ дээр бол нэлээх ажиллацгаасаа 15 онд бол хууль гарсан. Тэгээ энэний дагуу энэ дээр дутагдaltaй зүйлүүдийн засаад ингээд энэ хууль орж ирж байгаад бол баяртай байна. Тэгэхээр миний хувьд бол ямар асуудал байгаа вэ гэхээр ингээд байгаа юм л да. Бид зан одоо хуучин социализм үеийн төлөвлөгөөний комисс яг тэр утгаар бол хүмүүс бол ойлгоод байдаг, яриад байдаг. Амьдрал бол одоо манайх чинь энэ зах зээлийн харилцаанд орсон. Гэхдээ энэ зохицуулалт бол гарцаагүй гэдгийг бол энэ 30 жилд бол ойлгож авсан учраас тэр ашигтай сайн элементүүдээ урагш нь аваад тэгээ энэ зах зээлийнхээ өндөр хөгжсөн зохицуулалтын орнуудын туршлага жишгийг харгалзаж үзээд ингээ урагшаа явах нь зүйтэй юм а гэж ингэж ойлгож байгаа. За зүгээр хар одоо ухаанаар бодоход л одоо хүмүүс бол ингэж ойлгож шít. Энэ алсын хараа гээд алс хитийн 30 жилийн төлөвлөгөө байх юм. За энэ нь бол одоо алсын хараа гээд их хурл баталчих юм байна. Хэлэлцээд эхэллээ. За үүний дараа бас 10 жилийн дунд хугацааны тийм одоо хитийн төлөвүүд байх юм байна. За энэ оруулж ирж байгаа хуулийн дээр бол Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл нь дараах шаардлага хангасан байна гэдэг 5 жилийн үндсэн чиглэл гэж гарч тийм ээ. Энэ бол одоо 1900 хуучин бол шууд 5 жилийн төлөвлөгөө гэдэг байсан. Сүүлдээ 5 жилийн үндсэн чиглэл гэдэг болсон. 70-аад оноос хойш 70-аад оны дунд үеэс хойш үндсэн чиглэл гэж нэрлэгддэг болсон. За ингээд 50 он хүртэлх одоо энэ төлөвлөгөөг юм хэм бол 6-5 жилийн төлөвлөгөө юу үндсэн чиглэл гаргах гэж. 2021-ээс 2025, 26-аас 30, 31-ээс 35, 36-аас 40, 41-ээс 45, 46-аас 50 гэдэг. За тэгэхээр энэ 6-5 жилийн төлөвлөгөөний одоо үр дүнд 5 жилийн энэ үндсэн чиглэлийн үр дүнд одоо ямар бодиттой өөрчлөлтүүд гарах юм бэ? Нөгөө хүний хөгжлийн, нийгмийн хөгжлийн, эдийн засгийн болон дэд үдсийн хөгжлийн, байгаль орчны засаглалын бүсийн хөгжлийн тийм үү энэ хэдэн зорилттой хөтөлбөрүүд ингээ хэрэгжээд явах нэ гэж. За энэ олон зүйлүүдийн уялдаа холбоог л шүү дээ. Маш сайн одоо араа шүдэн хавиралдахгүйгээр зохион байгуулах энэ нөхцөл бол энэ хуулинд хэрхэн яаж сууж өгөө гэдгийг маш товчхон сонсомоор байгаа. Тухайлбал 4 жилийн хугацаатай засгийн газар байдаг тийм үү? Бүрэн эрхийн хугацаанд засгийн газар дээр 4 жил. За улс төрийн намууд сонгуулийн 4 жилийн хугацаатай. Ингээд нэг юм зөрөөнүүд үүсээд ингээ болохоо байж гэдэг энэ зүйлүүдийн зохицуулалтыг яаж хангав гэж. Тэгэхээр 6-5 жилийн үндсэн чиглэл байж идэл чинь 30 жилиг 4 дуухаар тийм ээ 7.1 хэдэн одоо За 1 минут сунгая. 7.5 засгийн газрын бүрэн эрхийн хугацаа, их хурлын бүрэн эрхийн хугацаа байж байдаг. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа байж байдаг. Тэгэхээр энэ зохицуулалтуудын одоо энэ хайчуудыг л одоо яаж цааш нь үргэлжлүүлээд явах вэ? За үндсэн хуулийн нэмэлт оруулсан нэмэлт өөрчлөлтөөр бол тэр ямар засаг солигдож байгаагаас үл хамааран бодлого төлөвлөлт доктортой байна гэдгийг бол үндсэн суурийг нь бол зарчмыг нь бол заагаад өгчлөө. За энийг энэн дээр буулгаж ирэхдээ яг одоо ингэж одоо хайрцаглах юм а гэдгийг бол та нар нэг тайлбарлаад өгөөч гэж асууж. За товчхон хариулахад хуулийн төслийн 4-р бүлэг хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шат, цаглбар,
түүнд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн одоо бүлэг байж байгаа. Энэ дэр хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахдаа ийм үе шатаар ийм шаардлага хангуулж тийм үү яг ингэж боловсруулна гэдгийг маш наривчил зааж өгсөн. За тавигдах шаардлагуудыг мөн зааж өгсөн. За мөн цаглбарыг одоо яг таны асуугаад байгаа. Цаглбарыг одоо урт хугацааны гээд 11-ээс 30 жил Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь 11-ээс 30 жил байна. Одоо налсын хараа 20 50-тай холбогдуулаад. За засгийн газар үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтөд асуулт хариулсан төрийн засгийн төв байгууллага өргөн мэдүүлнэ, боловсруулнаа. Улсын хурл баталнаа. Дуусруулахаас 2 жилийн өмнө улсын хурл одоо өөрчлөлт оруулнаа. За дунд хугацаанд 10 жилийн зорилттой одоо 5 хөтөлбөр байна. За үнийг бас засгийн газар боловсруулж улсын хурл батална. Дуусруулахаас 2 жилийн өмнө улсын хурл бас өргөн мэдүүлэх ёстой өөрчлөлтийг нь. За мөн одоо 5 жилийн үндсэн чиглэл байна. 5 жилийн төлөвлөгөө таны одоо асууж байгаа. 5 жилийн төлөвлөгөө засгийн газар боловсруулаад улсын хурл батлан дуусруулахаас 6 сарын өмнө улсын хурлд засгийн газар өргөн мэдүүлнэ. Дуусруулахаас 3 сарын өмнө улсын хурл баталсан байх ёстой гэж хуульчилж өгч байгаа. За яг үүнд нь одоо нийцвэл засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 4 жил байна. Үүнийг засгийн газар боловсруулна, улсын хурл батална. За тухайн Монгол улсын засгийн газрын тухай хууль заасан хугацаанд хэрэгжүүлнэ гэдэг. Ийм байдлаар бид нар хуулийн төслийн 4-р бүлэгт ингээ маш тодорхой зааж өгсөн. Ингэж уялдуулах гэдэг. Урд нь ерөөсөө ийм байгаагүй. 15 онд баталсан хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулинд одоо ийм одоо цаглбаруудыг тодорхой тусгаж өгч чадаагүйгээс болоод үндсэндээ бичиг баримтууд маань хоорондоо уялддаггүй. Алийг нь улсын хурд, алийг нь засгийн газар, алийг нь төрийн засгийн төв байгууллага, алийг нь орон нутаг тийм үү боловсруулах, аль нь одоо үндэсний хэмжээнийх, аль нь бүс нутгийн салбарыг байх нь жоох ойлгомжгүй байснаас болоод өмнөх одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль маань хэрэгжиж жоох хэцүү байсан. За мөн таны одоо ярьж байгаа асуудал тийм алсын хараа 20 50 хэрэгжүүлэхийн тулд бид энийг маш тодорхой зохицуулалтад одоо процессын хуулийг нь хийж гэж байгаа. Үндсэндээ органик хууль нь бол тэр бодлогын бичиг баримт нь. Энийг яаж хэрхэн зохицуулах вэ гэдэг маань одоо энэ бодлого төлөвлөлтийн тухай хууль нь. Энийг хийхдээ бид 92 оны үндсэн хуулийн бас нэг том алдаа бол үндсэндээ энэ бодлого төлөвлөгөө гэдэг юм бол жоохон болгоомжлсон үнээсээ болоод орхисон байсан. Тухайн үед одоо юу гэдэг нь төлөвлөгөө ярих юм бол социализм, коммунизм ярьж байгаатай адилхан одоо санагдах гад бодогдох гад байсан юм болов урд нь дандаа ингэ социализмын үед төлөвлөлдөг, коммунизмын үед одоо бахан юм төлөвлөдөг байсан. Гэдэг үүднээс төлөвлөлт гэсэн үгнүүдээ үндсэн хуулинд бол оруулж өгөөгүй. Үүнээсээ болж одоо бид нар өнгөрсөн хугацаанд жоохон төлөвлөлтөнд дээр жоохон алдаатай явж ирсэн бол сая үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид нар хөгжлийн бодлого төлөвлөлтөнд тогтвортой байна. Монгол улсын одоо урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол төрийн бүх бодлогын бичиг баримтууд уялдаж явах ёстой шүү гэдэг үндсэн хуулиндаа суулгаж өгсөн. Яг үүнтэй холбогдож энэ одоо хууль маань хэлэлцэгдэж байгаа учраас цаашдаа бол одоо үндсэндээ төлөвлөлт одоо гол нь болох нэ. Хуучин дээр улсын төлөвлөгөөний комисс гэж байх үедээ 5 жилийн төлөвлөгөө, 5 жилийн үндсэн чиглэл баталж байсан тэр одоо сайн туршлагуудыг аль болох одоо энэ хуулиндаа өнөөдөр бас дэлхийн улс орнуудын одоо Оросын холбооны улс болоод бус улс орнуудын сайн туршлагуудаас бас нэмж аваад ингээ уялдуулж суулгахыг бас зорж хичээсэн гэдгийг бас хэлье. Манай ажлын хэсгээс нэмж хариулт байгаа юу? За энэ хоёр зөвлөх. Нэгдүгээр инфо. Сайн бацгаана та бүхний өглөөний амгалан алтгаа. За Лэндэж Жансан гишүүний асуултан дээр нэг товчхон тайлбар нэмэе гэж бодож байна. За гишүүч түрүү хэлсэн өнгөрсөн 90-ад он хүртэл Монгол улс 5 жилийн төлөвлөгөөн дээр суурилсан төлөвлөлтөд явж ирсэн. Тэгэхээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай дунд хугацааны төлөвлөлт бол үндсэндээ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол гол төлөвлөлтийн бааз суурилж ирсэн. Тэгэхээр засгийн газрын хөтөлбөр дээр нөгөө бүхий салбарын детальчилсан төлөвлөгөө тусгаж байгаа засгийн газрын хөтөлбөр дээр одоо улсын хурлын сонгуулийн дараа улсын хурлаас баталж байгаа засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаад засгийн газар дээр тэрний детальчилсан төлөвлөгөө гардаг. Одоо нэлээд хэмжээ зузаан дэлгэр. Тэгэхээр одоо энэ шинэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гарснаар тэр салбарын наривчилсан бүх төлөвлөгөө бол 5 жилийн төлөвлөгөөнд тусгагдана гэсэн үг. Тэгэхээр цаашдаа бид нар энэ хуультай нийцүүлээд нөгөө хуулийнхаа уялдааг хангах үүднээс засгийн газрын тухай хууль болон улсын хурлын сонгуулийн тухай хуульдаа засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэж юу вэ гэдгээ бас их нэлээд сайн бодож тусгах хэрэгтэй байхаа гэж бодож байгаа. Тэгэхээр нэгэнт ийм дэлгэрэнгүй зорилтууд 5 жилийн төлөвлөгөөнд тусгагдчих учраас засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр маань давхардсан биш илүү нөгөө хэрэгжүүлэх арга хэмжээний зорилт чиглэл рүү төлөхөө байх юм бол энэ дунд хугацааны хөгжлийн бичиг баримтад уялдаа хангагдана гэж үзэж байгаа. За баярлалаа. За Бацаанда гişүү.